Энэ бүтээн байгуулалтын бүх эрчим хүчний их усүр нь сэргээгдэх эрчим хүч буюу одоо нарны эрчим хүчээр бүгд шийдэгдэж байгаагаараа байгаль ээлтэй ийм бүтээн байгуулалт болж би яг одоо Сонгон найрхан дүүргийн Баян шаархныхаа яг бэлд ирээд байна. Хэдхэн хоногийн өмнө бид Сонгон найрхан дүүргийн толгойд бүсд хөл өмгийн талбай бүхэд том спорт зохицлбор нээгээд нээлтээрээ тавхантай уулзж ийсэн. За тэнд удахгүй Баян шүү бүстэй мөн адилхан спорт зохицлборыг ашиглалтанд оруулахаар ингээд амлаж ийсэн. 2021 онд миний би Азийн хөгжлийн банктай хамтарсан төгслийн захирал байхдаа энэ ажлыг анх эхлүүлж ийсэн юм аа. За ковидын үеийг дайраад нэлээд цаг хугацаа алдсан. За өнөөдөр бараг бүрэн ашиглалтанд орлоо. Та бүхний харж байгаачлан хөл өмгийн талбай, сагсан бөмбөгийн гэж бүрэн талбай байна. За хүүхдүүдийн тоглоомын талбай. За үүн дээр нэмээд мини театр, open mic ажлуудаад ингээд залуучууд чөлөө цаг өнгөрөөн. Дээр нь усан оргилуур дагаж ашиглалтанд орж байгаа. Тэгээд одоо цэцэрлэгт түрээлэн. За энэ цэцэрлэгт түрээлэнд маань мөн адилхан одоо боловсон бизнес газар ашиглалтанд орсон байгаа. Харуул хамгаалтын байр, камерын бүтээж бүрэн хяналтын байрууд ингээд ашиглалтанд орж байна. За энд бас нэг онцлог байгааг би та бүхэнд дурдъя. Энэ бүтээн байгуулалтын бүх эрчим хүчний их усүр нь сэргээгдэх эрчим хүч буюу одоо нарны эрчим хүчээр бүгд шийдэгдэж байгаагаараа байгаль ээлтэй ийм бүтээн байгуулалт болж бүтээн байгуулалтыг одоо Азийн хөгжлийн банкны гэр оролдлыг барилгажуулах төслийн хүрээнд шийдвэрлсэн байгаа. За тэгээд Азийн хөгжлийн банкныхаа хамт олон. За энэ төслийг одоо эхнээс нь санаачлан дэмжиж байгаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн нийт одоо төлөөлөгч нартаа бүгдэнд талархлаа илэрхийлье.